Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Free Think Channel-д тавтай морил. Яг одоо манай гариг ирэхсээр нэгэн гайхалтай бөгөөд ховор үзэгдэл тохиож байна. Тийм ээ, энэ бол Planets Aligned. За Planets Aligned гэдэг нь гариг ирэхс нэг шугамд орж давхцахыг бол хэлж байгаа. За 2025 оны 1-р сарын 21-ээс 2025 оны 2-р сарын 21-ний хугацаанд энэхүү давхцал бол явагдаж дуусгана. Өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээр гариг ирэхсийн давхцлыг эрдэмтэд судлаачид юу гэж үздэг юм бэ? Мөн хүмүүний итгэл үнэмшлийн талаар бүгдээр ярилцах болно. Хэрхэн манифест хийх талаар бүгдээр ярилцах болно. За ингээд бичлэгтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдрийнхөө бичлэгээр орцгоё. Гариг ирэхсийн давхцлыг энгийнээр хоёр хувааж болно. Эхнийх нь бүх гариг ирэхсийн давхцал. Нарны аймгийн бүх гаригууд нэг шугамд орж давхцах үзэгдэл нь 100-аас 200 жилийн хугацаанд нэг удаа тохиолддог юм байна. Харин дараагийнх нь 3-аас 6 гариг буюу яг одоо болж байгаа энэ үзэгдлийг хэлж байгаа. Венус, Ангараг, Бархаспод, Санчир, Тэнгэрийн ван болон Далай ван гэсэн 6 гариг давхцал болж байна. Мөн нэмээд сар ч гэсэн давхцаж болно. Энэхүү нарны аймгийн 3-аас 6 гаригийн давхцал нь илүү түгээмэл бөгөөд 20 жилд нэг удаа тохиолддог байна. Та магадгүй яагаад ингэж давхцалд хүмүүсийг ач холбогдол өгөөд байгаа юм болоо гэж бодож магадгүй. Одоо би танд хариултыг нь хэлж өгье. Гаригуудын давхцал болон бусад сансар өгтөргөн үзэгдэлд хүмүүс ач холбогдол өгдөг нь шинжлэх ухааны үүднээс ч тэр хүмүүний итгэл үнэмшил, соёл утга агуулга талаасаа ч өөр өөрийн онцлогтой байдаг. Ингээд би та бүхэндээ шинжлэх ухааны үүднээс энэхүү нарны аймгийн давхцлуудыг юу гэж үздэг юм байдлаар тайлбарлаж өгөх болно. Гаригийн давхцал явагдсанаар нарны аймгийн гаригуудын тойрог зам хөдөлгөөний зүй тогтолыг илүү наривчлан судлах боломжийг нь олгодог байна. Гариг бүрийн тойрог нь эргэлдэж буй хурд харилцан адилгүй байдаг. Жишээлх юм бол Меркурий гариг 88 хоногт нэг удаа нарыг бүтэн тойрдог. Бархаспод гариг 12 жилд нэг удаа бүтэн тойрдог. Тэгвэл Тэнгэрийн ван 84 жил, харин Далай ван 165 жилд нэг удаа нарыг бүтэн тойрдог байна. Иймээс нарны аймагуудын давхцлын үзэгдэл нь маш ховор тохиолддог бөгөөд энэ сарын 21-ээс дараа сарын 21-ний хооронд одоо орон сонирхогч болон судлаачид маш завгүй ажиллах болно. Яагаад гэвэл эрдэмтэд судлаачид янз бүрийн туршилт, хэмжилт хийдэг ба одон орны дуран, хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийн гадаад орчныг судлах, гаригуудын байршил болон тэдгээрийн хоорондын таталцлын нөлөөг хэмжих боломж олддог байна. Энэхүү нарны аймгийн гаригуудын давхцлын үеэр дэлхийн татах хүчний нөлөө нэмэгддэг байна. Далайн төрлөг, газар хөдлөлт эсвэл бусад геофизик үзэгдэлд нөлөөлөх магадaltaй тул шинжлэх ухааны судалгаа хийхэд чухал ач холбогдолтой. Харин одоо гаригуудын давхцлыг хүний итгэл үнэмшлэр юу гэж тайлбарладаг, юу гэж авч үздэг талаар бүгдээр ярилцах болно. Эртний соёл иргэншилд гаригуудын байрлал болон хөдөлгөөнийг хүн төрлөختөн судалж өөрсдийн амьдралтай холбосоор ирсэн. Эртний Вавилончууд, Маячууд, Хятад зэрэг соёл иргэншилд гаригуудын хөдөлгөөнийг амьдралын мөчлөг, байгалийн үзэсгэлэнтэй холбон тайлбарладаг байв. Тухайлбал үхшгүй амьдрал, шинэ эхлэл, эсвэл ямар нэгэн гайхамшигтай үзэгдлийг зөгнөх тохио гэж үздэг байж. Харин 21-р зуунд өнөөдөр хүмүүсийн хамгийн ихээр ярилцаж буй зүйл нь итгэл үнэмшил юм. Гаригуудын давхцлаас үүдэн маш энерги, эрчим хүч цацагдж байдаг бөгөөд таталцлын хүчний нөлөө ихсдэг. Иймд хүмүүсийн хүсэл, мөрөөдөл биелэх боломж нь тун их гэж үздэг байна. Учир нь гаригуудын давхцал нь сансар өгтөргөн томоохон хөдөлгөөнүүдийн нэг учир хүмүүсийн дунд шинжлэлт, өөрчлөлт авчрах бэлэгдэлтэй гэж үздэг. Хүмүүсийн сэтгэл зүйд өөдрөг үзэл бий болдог байна. Энэхүү нарны аймгийн гаригийн давхцлуудыг хүмүүс өөрийн нүдээр ажиглан харах нь хүмүүсийг нэгэн цул гэсэн ухамсартай болгоход нөлөөлдөг. Яагаад юм бэ гэх юм бол хүн бүр сансар өгтөргүй од гариг ирэхстэй холбогдсон гэдэг мэдрэмжийг өгдөг байна. Сайнны хажуугаар сар итгэл үнэмшилж өгсөн байна. Зарим хүмүүс кино, уран зохиол, шашны итгэл үнэмшлээс хамаарч гаригуудын давхцал нь дэлхийд сүрэл ирнэ гэж итгэдэг байна. Түрүүн бид шинэ эхлэлийн талаар дурдсан билээ. Тэгвэл энэхүү үзэгдлийг мөн түүхэнд хаант улсын мөхөл эсвэл шин эрен эхлэлтэй гэж үздэг байжээ. Харин надад одоо та бүхнээс асуулт байна. Та бүхэн бодлороо хүссэн зүйлээ авч, хүссэн газараа очиж, хүссэн зүйлээ хийж байв уу? Тэгвэл та бодлороо бүх зүйлийг хийж болдог гэвэл яах вэ? Гариг ирэхсийн давхцал явагдаж байгаа энэ үед таталцлын хүч нэмэгддэг юм байна. Тэгвэл бид бүхэн таталцлын хүчийг ашиглан хэрхэн зорьсон зорилгоо өөртөө авчирч өөртөө бий болгох вэ?
Сүүлийн үед сошиал орчноор хамгийн их яригдж байгаа. Мөн хамгийн амархан ойлгож болох, хамгийн амархан хэрэгжүүлж болох арга бол манифест хийх. Манифест гэдэг нь хүн оюун бодол, үзэл санаа, итгэл үнэмшлэрээ өөрийн хүсэл, зорилго, мөрөөдлөө бодит болгох процессыг хэлдэг. Та маш гоё энерги цацарсан, дулаан мэдрэмж өгдөг хүнтэй уулзч байсан биз дээ. Дахин уулзахад татгалзахгүй. Яагаад гэвэл тэр танд таатай мэдрэмжийг өгсөн болохоор тэр үзээ. Тэр хүний энерги, эрч хүч, бодол нь эерэг хүн болохоор хүмүүсийг татах өвдөлттэй байх. Таны бодол бол сорон зэм. Хэрв та ажил руугаа очиод өнөөдөр ч ажил хийх байх нь дээ гэж бодох юм бол гинтийн нэмэлт ажил дараагаас ч нөгөж магадгүй. Эсвэл найз чинь амрах болоод та түүний ажлыг хийж ч магадгүй. Сансар өгтөргүй. Од гариг эргэс. Орчлон ертөнц таны эерэг эсвэл сөрөг бодлыг үл анзааран танд өгөх эсвэл танд боломжийг илгээх болно. Хаанаас гэж юм? Таны мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй газраас. Өөрийн оюун бодлоо эерэг бодлоор завсар зайгүй дүүргэнэ гэдэг магадгүй усан дээр гал түлхээс ч хэцүү байж мэднэ. Хүн өдөрт 60,000-аас 80,000 бодол боддог гэсэн статистик тоо баримт байна. Энэхүү статистик тоо баримтын дийлэнх нь сөрөг бодол байдаг гин. Энэ орчлон ертөнцийн төгс гэдэг зүйл байхгүй. Гэвч та байлгаж болно. Таны төгс гэдэг ойлголт, хэмжүүр зөвхөн танд л байдаг гэдгийг санах нь зүйтэй байх. Та үнэхээр амжилтанд хүрэх, эсвэл өөрийн зорьсон зорилгоо бий болгох гэж байгаа бол энээс цаашаа маш сайн анхааралтай сонсоорой. Нэг юм жишээ. Монголд үл хөдлөх хөрөнгө үнэтэй байна да. Цаашид ч үнэн өсөх байхаа. Гэхдээ би авч чадахгүй юм байна гэдэг бодол байхад бас нэг ийм нэгэн бодол байна. Монголд үл хөдлөх хөрөнгө үнэтэй байна. Гэхдээ би авч чаднаа. Худалдаж авсны дараа үл хөдлөх хөрөнгө минь үн цэн нь өссөөр л байх болно. Энэ хоёр бодлын аль нь танд үн цэнтэй бодол байна? Аль нь эрч хүч, мотивац мэдрэгдэж байна? Манифест хийж эхэлж байгаа хүмүүсийн дийлэнх бодлын алдаа нь үгний сонголт байдаг. Өдөр бүр сар бүр зөвхөн үр зээлэл бодоод байвал та үр зээлэл хүлээж авна гэсэн. Мөн надад дахиад нэг энгийн нэг жишээ байна. Намайг дунд сургууль хичээл ордог байхад багш дандаа хүүхдүүдийг самбарын урд дуудаж хичээл асуудаг байлаа. Дийлэн хүүхдүүд юу гэж боддог байсан бэ гэвэл би л биш шүү гэж боддог байсан. Гэхдээ яаж хийж байгаа л би л биш шүү гэж бодсон ч намайг л дуудчихдаг байсан. Яагаад гэдгийг та мэдэх үү? Та бүхэн энэ өгүүлбэрийг хартаа. Өгүүлбэрийн эзэн бие хэн бэ? Би. Хэрвээ та бүхэн ард нь тэгээд би биш шүү дээ гэсэн байж тээ гэж бодож байгаа бол та эндүрч байна. Яагаад гэвэл энэ зүйлийн биш шүү дээ гэдг нь ямар ч утга учиргүй зүйл. Хамгийн гол нь эзэн бие хэн бэ? Юу хүсэж байгаа вэ? Юунаас энэ асуулт гарсан бэ? Хин самбар дээр гарах вэ гэдэг асуултнаас хариулт нь би биш шүү дээ гэдэг өгүүлбэр байна. Эзэн бие нь би учраас би л гарна гэсэн. Орчлон ертөнцийн эерэг сөрөг бодлыг ялгахгүй таны юу бодож байгаа гэж л үг. За ингээд манифестын талаар цаашид Free Think миний би маш олон дугааруудыг та бүхэнтэй хуваалцахаар болсон. Яагаад гэвэл би сүүлийн 10 хэдэн жил одоо манифестын талаар суралцаж өөртөөгөө туулж ажиллаж өөрөө уналт босолттой манифест гэдэг зүйлийг мэдэрч байгаа. Тийм учраас над шиг бас суралцмаар байгаа. Цаашдаа үргэлжлүүлээд манифест хиймээр байгаа хүмүүс зориулаад манифестыг партаар ингээд детальчлаад оруулахаар болсон байгаа шүү. За тэгэхээр та бүхэн бичлэгэн дээр лайка дараад тэгээд subscribe хийгээрэй. Та бүхний хэрхэн өөрийн бодолдоо зөв үгийг сонгож хэрэглэх вэ гэдэг талаар багахан мэдээллийг ч гэсэн авч чадсан бахаа гэж найдаж байна. Ийм учраас яг одоо болж байгаа гариг иргэсийн давхцал тохиох үед эрчим, энерги маш ихээр цацарч байдаг. Дэлхийд ирэх таталцлын хүчний нөлөө их учир та 1 сарын 21-ээс 2 дугаар сарын 21-ний хооронд өөрийн хүсэл, өөрийн эерэг бодол, өөрийн зорилгоо бүрчгсэн байгаагаар мэдрээрэй. Хэрвээ та авчирсан байгаа мэдрэмжийг өөрөө дотоод бодолдоо өөрийнхөө оюун бодол санаанда суулгаад өгөөд үзтээ. Би танаас нэг жишээ өгье. Хэрвээ та байр авахыг хүсэж байгаа бол хэдэн өрөө байр вэ? 2 өрөө байр уу? 3 өрөө байр уу? Тэрийгэ бод. Шинэхэн байранда захиалга өгөөд мөнгөө төлөө дуусчихсан байна гэж бодоод үз. Таны ам магадгүй смайл болж байгаа байх. Учир нь гэвэл танд дөнгөж наад байгаа бодол чинь аль хэдийнэ хүрчгсэн байгаа юм шиг тэр мэдрэмж, энергийг танд ялгаруулна. Магадгүй цаашаага өшөө олон төсөөллийг хийж болно. Хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Хинч таны бодол дотор орж ирээд хүй чи хизээч байр авч чадахгүй. Чи юу бодоод байгаа юм бэ гэж хизээч хэлж чадахгүй. Байранда орж ийн гэж бод. Гэрийнхаа түлхүүрийг хийгээд үз. Түлхүүрийг хийгээд хаалганы дуу яаж дуурдаг вүлээ? Хаалгыг онгоолоход ямар дуу гардаг вүлээ? Гэрлүүгээ ороход таны коридор ямар байх вэ? Ариун цэврийн өрөө чинь яг ямар байх вэ?
зочны өрөө чинь ямар байх вэ? Унтлагын өрөө чинь ямар байх вэ? Та магадгүй хүүхэдтэй бол хүүхдийн чинь өрөө яг ямар байх вэ? Энэ талаар та төсөөлөд үзтээ. Танаас аз жаргалын адреналин ялгарна. Миний бодлоор энэ дэлхийн ертөнцийн дээр хүний бодол уншдаг хүмүүс гэж байхгүй байх. Зөвхөн хүн өөрийнхөө бодлыг л зэгцэлж уншиж чадна. Тиймээс та өөрийнхөө бодлыг өөрөө л та няцааж чадна. Танаас өөр хинж таныг дийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө ялан дийлж, өөрийнхөө бодолд үнж, өөрийнхөө бодолд маш доктортой байх нь чухал. За энэ хүртлээр үзсэн та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Дараагийн дугаараас хэрхэн манифест хийх вэ? Манифестийн арга замууд, манифестийн шантрах үед яг яах вэ? Гэх мэтчлэн манифестийн бичлэгүүдийг оруулъя гэж бодож байгаа. Тиймээс та бүхэн дэмжиж лайка дараад комент үлдээгээрэй гэж хүсэж байна. За тэгээд 2025 оны 1 сарын 21-ээс 2025 оны 2 сарын 21-ний хүртэл та хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэх маш том боломж ирж байна гэж хүмүүс үзэж байгаа. Тиймээс би ч гэсэн энд итгэж байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. See you guys.